Зяюацхан бамбарнууд минь. Тайваны өнө алдарт улаан овцтой уулын сүнс охины тухай хамгийн алдартай киноны эхний 2 ангийг ярьчихсан байгаа шүү дээ, тий. Харин 3 дахь ангийн тэр охиндоо ямар ч холбоогүй, харин загсан ч гэсэн сүнс энтер гэхлээр нь тоорон жоохон эргэлзээд яах вэ гэсэн чинь манай бамбарнууд бол асуудалгүй, загс өнө жарахаа өнө хамаагүй үзье л гэсэн. Мэдээж өмнөх ангийг нь үзээгүй ийшээ орж ирсэн бол өмнөх 2 ангийг нь бүр заавал үзээд орж ирээрэй гэж зөвлөе. The Tagalong гэд плейлист үүсгэсэн байгаа шүү. 2018 онд хийгдсэн The Tagalong 3 буюу Devilfish киног ер нь бол би бас нэлээд басцсан байлээ. Яг үзсэн чинь өмнөх 2 ангиасаа бараг л надад илүү таалагдсан. Энэхүү кинонд өмнөх анги буюу The Tagalong 2 киноны өмнөх үйл явдлууд гарах ба бидний нэрлснээр бар залуу болон бар залуугийн өвөө хоёрын тухай илүү дэлгэрэнгүй гарах болно. Тэгэхээр манай бамбарнууд идэж уух юмаа бэлдээд наашаа суугаарай. Шууд кинонда орцгоё. Нэрт цагт Хоммаупи хэмээн нэрлэгддэг байсан лантан нууранд харанхуй чөтгөр гарч ирэхэд хүчрхэг барын сүнс хамгаалсан. Алдарт Кошинга жанжны удирдлагын үед лантан нуурын чөтгөрүүдээр дүүрсэн ба жанжин буцаж хятад яваад хүчит барын сүнсийг авчран эдгээр чөтгөрүүдийг дарсан гэх домог байдаг. Бас нэгэн Тайваны Амаа сам дамжин яригддаг алдарт домогт гардагчлан 3 ах нуураас загас барин идэж байхад гинтэл загас сайхан амтагдаж байна уу хэмээн сонсогдсноо загаснаас хүний царай гарч харагдсанаар кино маань эхэлнэ. Нэг ах нь битүү бөөлжиж өхөн, нэг ах нь толгоогоороо чулуу зохиж өхөж, үлдсэн нэг ахын биеинд нь өнөө сүнс ордог. Энэ амьд үлдсэн ганц ах нь их л хөрөнгөтэй чинэлэг ах ба загас урьж байгаад ийм асуудалд орсон тул хэдүүлээ хойштоо загасч ах гэдэл яриа явчихъя. Кадр солигдоход хар даран сэрж буй энэ хөөрхөн хүү бол манай өмнөх ангийн бар залуу. Хэдүүлээ энэ кинондаа ч гэсэн яг өмнөх шиг бар залуугаар нь л дуудаа авчээ. Аав нь хүүгээ тайвшруулах зуур телевизээр нэгэн баян залуу гэртээ эхнэр болон 5 охиноо бүгдийнх нь толгойг тастан алж толгойнуудыг нь уутанд хийсэн байдалтай олджээ гэх мэдээ гарна. Энэ мэдээгээр гарч буй алуурчин нь мэдээж манай өнөө загсаж ах. Өмнөх ангид гардаг нөгөө дакен уулын хийдэд манай бар залуугийн аав болох Чен нэгэн хүний биеэс сүнс гаргах зан үйл хийж байх ба энэ хоёр жоохон хүүхэд нууцаар бичлэг хийж байгаад баригдана. Хийдийн ажилтан гарын загнахад сургуулийнхаа богино хэмжээний киноны тэмцээнд орох гэж байгаа хэмээн хүүхдүүд хэлдэг. Энэ хөөрхөн бор хүүхд цаашдаа нэлээд олон гарах тул хэдүүлээ борхуу гэдэл дуудаа авчээ. Хийдийн ажилтан ч зөвшөөрөн хийдэ танилцуулан барын сүнс тэртээ 300 жилийн өмнө Тайванд ирсэн энэ гэдэл ярьж байхад нөөр нэгэн хүн ирснээ манай гол дур буюу өнөө бар залуугийн аавд цагтаа ирчихсэн таныг дуудаж байна л гэдэг. Борхууч үүнийг нь харан сонирчирхан араас нь явдаг. Манай Чен буюу бар залуугийн аав гайхан очтол цагтаа найз нь байх ба манай Ченээс уг нь би дахиж ийм хэрэг дээр чамд төвөг удахгүй гэж амласан л та. Гэхдээ энэ нөхөр бүр гэр бүлийнхаа 6 хүнийг алчихсан нэг л биш байна. Чи л учрыг нь олж чадна хэмээн хэлэхэд мэдээж түрүүчийн загасчин ах байхан тэр. Манай Ченч нэг харснаа чөтгөрт эзэмдүүлсэн байна. Маргааш орой зан үйл хий. Чөтгөрийг шарж зайлуулнаа л гэнэ. Үүнийг нь мэдээж борхуу болон бондгор найз нь сонсоод мэдчихдэг. Сахилгагүй борхуугийн ээж нь нэгэн өвчтөй ба эмнэлгээс ээжигээ аван гэртээ харин ээжтэй өнөө камера үзүүлэн сургуулийнхаа богино хэмжээний киноны тэмцээнд орох гэж байгаагаа ээжтэй хэлдэг. Борхуугийн ээж нь төгөлдөр урч ба хүүхдийнхаа сургуулийн 10 жилийн өдөр төгөлдөр ур тоглох болсноо хэлснээ хүүтэй хандан аав руугаа залгаад энэ өдөр хүрээд ирч чадах уу гэд асуугаад өгөөчлгөн. Гэтэл борхуу аав энийг танд өгөөрэй гэсэн гэ цаас гарган өгтөл гэрлэлт цуцлуулах хүсэлт байдаг. Борхуу аавтайгаа ярихад аав нь алив ээжтэй нэрээ гэснээ өргөдөл явуулсан байгаа. Хурдан зурчгаарай борхууг би өөр дээрээ аавна гэж маргалдаж эхэлнэ. Хөөхий аав нь ээжээс нь салах гад харин ээж нь ааваас нь салахыг хүсэхгүй л ах шиг байгаа. Маргааш оройч болоход манай бяцхан бор залуу болон аав Чен өнгөрсөн эхнэрийнхээ зургийг залбираад унтахаар хөвтдөг. Хүүхдээ унтуулчаад Чен зан үйл хийх хэрэгслүүдэд бэлдэж ажилдаа гардаг. Энэ үед мэдээж манай борхуу бондгор найзын хамт камер мейкэ барин өннөө газар нууцаар ирчихсэн байдаг. Чен өөрийн туслахуудтайгаа хамт загасчин ахыг голдоо суулган агуу их барын сүнс таныг дуудаж байна гэдэл зан үйлээ эхэлдэг. Яг сүнстэй эд алалцаж байхад Чен хүчтэлдээд барын сүнсийг биедээ ороод ирээч гэд маш их гуйсан ч нэг л болж өгдөг. Манай Чен ер нь хүчит барын сүнсийг өөрийн биедээ оруулах гэж маш удаан үзсэн ч огт чадахгүй л ах шиг байгаа. Яг боолгуулаад өгөх гэж байхад ашгүй нэг туслахууд нь орж ирснээр хамжин өнөө сүнсийг дарж авдаг. Загасч ахын биеэс гарсан сүнсийг шууд бэлтчихсэн байсан загсан чилжүүлэн тосонд шарж орхидог. Өнөө шарсан загсыг гаргаж хаяхад сахилгагүй борхуу найзтайгаа нийлэн очин барьж үзэх ба намнаас нь өөр нэгэн жижигхэн загас гарсныг нь сониучирхан усны савнд хийгээд аваад явчихдаг.
Борхуу гэртээ ирэн өнөө загсаа бүр гэрийнхээ аквариумд хийчихсэн байхан тэр. Чи нэг унтаж байхад өнөө цагтаа найз нь пижгэнд хаалга балбан орж ирснэ. Чи тэр загсаж байхад юу хийчихсэн юм бэ? Бүр алга болчихлоо гэснээр манай хоёр загсаж байхын гэрт очиж үзэхээр болдог. Мань хоёр явсаар загсаж байхын гэр рүү ортол Цагдаа найз нь салга авчихсан байх ба манай чин түрүүн оронд ороос олсон бичээсийг үзүүлээд эднийхөө уг нь эд баялаг дуудах зориулалтаа фэнкшүүгийн зан үйл хийсэн юм байна. Гэтэл буруу сүнсийг өөрсдөө дуутчихж хэмээн хэлдэг. Цагдаа найз нь үүнийг нь сонссноо нэрэл загсаж анхын ихнэр нь өнгөрөхийнхөө өмнө фэнкшүүгийн мастер руу залгсан байсан шүү л. Яг энэ үеэр Борхуугийн ээж гэртээ хий зүйлс харж эхлэх ба нөгөө гэртээ авчирсан загас нь нэг л эвгүй харагддаг. Манай чин цагдаа найзтайгаа хамт өнөө фэнкшүүгийн мастерын гэрт ирэхэд мастер имэн айл хэдийнэ тэтгэвртэй гараад ууланд амьдрахаар явчихсан ба гэртэн зөвхөн Зэ охин нь л байхан тэр. Зэ охин нь ч мэдэх зүйл алах уу гэд эмээгийнхээ нэгэн бичээсээ өгтөл тэр дээр нь өнөө загсаж явах 5 охинтой байснаас гадна нэг хүүтэй байсныг нь бичсэн байдаг. Үүнийг нь мэдсэн чинь найзтайгаа буцаа загсаж явахын гэрт ирэхэд нэгэн ханны урд арц хүж асаачихсан байх ба ханыг нь цоолон үзвэл нэг нь нууц хэмээр хаалгаар дамжин эвгүй шорон шиг хонхлын өрөө байхан тэр. Мань хоёр ч өрөөнд орж үзвэл хамаг цонх энтрийг нь дараад хаачихсан ба тэнд байсан тэмдэглэлүүдийг нь үзвэл маш ховор тохиолддог өвчний тухай бичсэн загсаж авахын хүүгийн эмнэлгийн тэмдэглэл байхан тэр. Манай чэнж цагдаа найзтайгаа загсаж авахын гэрийн гадаа хотолт их ба нэгэн эмэгтэй ирэн гэрт нь орохыг нь хараад шууд араас нь орон байцааж эхэлснээр загсаж авахын бараг хүмүүсийн мэдтгүү цор ганц хүүгийн тухай олж мэддэг. Энэ эмэгтэй нь хөөрхий тэр ганц хүүгийн төрөхт нь их барьж авсан ба тэр хүн маш ховор тохиолддог арсны өвчтэй байсан байдаг. Арс нь яг л загасны хайрс шиг ба бүр огт идэгдгүй л өвчин юм байна. Загсаж авах их л нэр төрөө боддог хэрцгий хүн байсан тул хүүгээсээ чин гэрийнхаа дор хүчээр хорин үргэлжил зоддог байж. Хүү тэгээд хайцсан өгчгсөн юм уу гэхэд их баригчигч мэдэхгүй тэр оройноос хойш харагдаагүй л гэдэг. Борхуугийн ээж нэг л хэцүүхэн байсан тул борхуу ээжээгээ жаал араадах ба ээж нь овоо сэргэж гэр орноо цэвэрлэж эхэлтэл хүүгийнхээ аав болон аавынхаа эгчтэй их л жаргалтай байгаа бичлэгийг үзэн хүүгээ алдахгүй гэдэл маш л их санаа зовно. Борхуу гэртээ ирэхэд нь чи ээжтэйгээ байхад үнэхээр жаргалтай биш вэ нү гэж байцааж гарахад ээжийнхээ иймэрхүү байдлаас залхсан борхуу тийм ээ би аавтайгаа баймаар байна. Та ийм л учраас аав танаас салах гээд байгаа юм байна. Ингээд хатуу хідүү үгсийг ээжтэй хэлээд яваад өгдөг. Ээж нь ч нэлээд хямран сууж байтал
Нээжд нэг л зүйл тохиолдоод байгааг анзаарсан Борхуу үнэнгээ хэлэн өнөө загсыг хийдэд буюу Чен дээр аваачдаг. Манай Чен цаг алдалгүй ээжийнхэн дотроос чөтгөр зайлуулах зан үйлийг хийж эхэлдэг ба энэ үеэрээ загсчин ах өнөө өвчтэй ганц хүүгээ зодон ухаан алдуулаад өнөө алдарт сүнс чөтгөртэй гихтэх ланта нуурын ойролцоо аваачиж нандаар нь болсон тухайг олж хардаг. Зан үйлээ дуусгачгаад Борхууд нэгэн сахиус өгөөд юу ч тохиолдсон биеэсээ битгий салахаарай мөн ээжд нь дахиад юм тохиолдвол шууд хэлээрэй гэдэл явуулдаг. Хэргийн сэжүүрээс олж атгсан манай Чен цагтаа найзаагаа дуудан өнөө нуурын эрэг рүү явуултал нээрэл загсчин ахын зогц байхан тэр. Ерөнхийдөө бол загсчин ахын ганц хүүгийн амьдаараа буршлагдсан өгсөн тэр их хатаа хорсол үзэн ядалтыг тэр лантан гэх хэсгийн сүнс чөтгөрүүд нь ашиглан хүүг чөтгөр болон хувиргасан байлаа. Манай Чен туслахуудын хамт өнөө газар очиж шууд загсчин ахын хүүгийн сүнсийг татгаруулах зан үйл хийтэл туслахууд нэг нэгээрээ хувиран харамсалтайгаар бүтлгүүтэн зүгтдэг. Энэ үеэрч Борхуугийн сургуулийн нөгөө ойн болж ээж нь нэг л эвгүй орж ирээд төгөлдөр уур тоглолтол тэнхимд байсан бүх хүүхдүүд болон эцэг эхчүүдийн толгой нэргэж бөөлжиж тэрүүгээр нэг үмэн болдог. Борхууч мөн ховсонд орон нэгэн чөтгөрт яг боолгуулж байтал ашгүй аав нэрснээр аврагддаг. Манай Чен сүнсийг дарж чадаагүй дээ өөрийн хүмүүсээ алдсан гэдэг их л гуниглан гэртээ ирэх ба хүүхдийнхаа буюу манай бяцхан бар залуугийн зурсан зургуудыг харан гайхан хүүдээр очтол гар нь буруулаачихсан чөтгөр над дээр ирсэн намайг авч явах гээд байна л гэж сууж идэг. Нэг л зүйл биш байгааг ойлгосон манай Чен хүүгээ дагуулад шууд л өөрийн аавын даа ирдэг. Манай бяцхан бар залуу ч өвөөтэйгээ олзон их л жаргалтай байх ба манай Чен ааваасаа хүчит барын сүнс надад огт тус олохгүй байна. Би яах ёстой вэ хэмээн асуутал аав нь чи ерөн сүлд хизээ барын бурхан залбирснаа санаж байна уу л гэдэг. Олон жилийн өмнө манай Чений эхнэр жирэмсэн байхдаа хавтартай болсон тул нэг бол эхнэрээ нэг бол хүүхдээ аврах сонголттой тулсан байж. Ченч барын бурхан дээр ирэн эхнэр хүүхдийг минь хоёуланг нь авраач гэд маш их залбирэн гуйсан ч эцэст нь эхнэр нь өнгөрөн хүүн амьд үлдсэн байдаг. Иймд гомдон уурсан манай Чен барын бурханы өмнө суун өөрийн гаран дээрх бичээсийг хутгаарсан чинь дахиж огт ирж барын бурханд бараалхаагүй юм байна. Манай Чений аав нь чи өөрөө ийм дотоод сэтгэлтэй байж хүчит барын сүнсийг яаж чамд тусал гэж хэлж чадж байна гэдэл ёстой л нэг голыг нь олоод хэлчихдэг. Манай Ченч бүгдийг нь ойлгож нулимс туслуулан барын бурханд дахин мургаж гардаг. Маргааш нь чуулж Ченийг явах гэхэд манай бяцхан бар залуу би таныг хамгаалах болно гэдэл аавыгаа их л дургу явуулдаг. Дөнгөж машиндаа суутал манай Борхууч мөн гарч ирээд би тантай хамт явъя. Манай ээж ч бас алга болчихлоо гэд өнөө голын зүг эцсийн тулаандаа гардаг. Өмнө хэлж байсанчлан миний өгсөн сахиусыг биеэсээ яасан салгаж болохгүй шүү гэдэл хамтдаа оймод руу орцгооно. Борхуугийн ээж нь биеэс чөтгөр гаргаж байхдаа олсон мэдээллийн дагуу очин газар ухаж үзвэл загсчин ахын ганц хүүгийн цогцсыг олхон тэр. Энэ үеэр өмнө хувраад үлдсэн өөрийнх нь туслахууд гарч ирэн манай хоёрлоо дайрах ба Борхуугийн ээж гинтэл харагдсанаар Борхуу ганцаараа алхаад яваад өгдөг. Манай Ченч ховстуулсан өөрийн туслахуудаа яг дийлдэхийн алдад эцэст нь нэг хүчит барын сүнс орж ирснээр ёстой л урж тастаж эхэлдэг. Энэ үеэр Борхуу ээжээгээ даган явсаар гинтэл өөрийнхөө гэрт хүрээд ирчихдэг. Гэр нь өстой жинхэнэ дэл бүсэрчгсэн байх ба өөрийнх нь багын төрхүүд ээжтэй хамт харагдаж эхэлнэ. Ээж дээрээ очих гэсэн болохгүй байсан тул өнөө Чений битгий биеэсээ салгаарай гэсэн сахиусыг хаян цааш ортол мэдээж л тийс өөр газар ороод ирхэн тэр. Гинтэл араас нь чөтгөрт эзэмдүүлсэн ээж нь гарч ирэн чи ээжтэйгээ үнэхээр баймааргүй байна уу те гэдэл дайрахад манай Борхуу нүггүй ээжээ би зүгээр уурсандаа хэлчихсэн юм а юу ч болсон та миний ээж шүү дээ хамтдаа гэртээ хайрцгаая гэдэл ээжээгээ чангагч нь тэрхэд ээж нь ч мөн доторх чөтгөртэйгээ маш их тэмцэж ашгууныг биеэсээ гарган хайдаг. Манай Ченч тулалдан явтал гинтэл хэдийнэ өнгөрсөн эхнэр нь гарч ирснээр тайвширч хүчит барын сүнс биеэс нь гараад явчихдаг. Яг энэ үеэр Чений аав хэд дээр нэгэн зан үйл хийх ба барын сүнс түнд нэгэн зүйлийг дамжуулан хэлсэн нь тэртээ 300 жилийн өмнө барын сүнсний даран хорж байсан Арктемон гэх бүх чөтгөрийн үүсэл их болсон аимшиг чөтгөр нэрж буй тухай байдаг. Тэрхүү чөтгөр нь манай Ченийг ашиглан эртний өшөөт барын сүнсийг өөрийн бүс нутаг буюу лантан уулын ойролцоо авчирч байгаад өшөөгөө авах зорилготой байсан байдаг. Чен эхнэр дээрээ очтол эхнэр нь намайг дахиж битгий орхиороо хамтдаа байцгаая, хамтдаа үлдэцгээе гэдэл хэлэх ба хад үзэж хашир суусан манай Чен юу гэж л иймэрхүү юмд хуурдахвд. Өнөө сүнс дардаг хөдөлгөөнөө хийтэл хөөхий нөгөө загсчин ахын чөтгөр болсон ганц хүн гараад ирхэн тэр. Уг чөтгөрийг дарах гэтэл хамгийн том хамгийн аюултай өнөө Арктемон гэх чөтгөр нь гарч ирээд манай Ченийг шидэхэд маш том модонд зүлбэгдэн унтхан тэр. Хаа сайгүй л нөгөө жижигхэн чөтгөрүүд ч муу харагдана.
Чэнийг юу ч хийж чадахгүй байх яг энэ үедээ зэрэгцэн барын сүнс бяцхан бар залууд маань орсноор бар залуу маань хамгийн анхны удаа хүчит барын сүнсийг өөртөө оруулан үүнийгээ бие суултаа үххийн наагуураагаа аавдаа дамжуулснаар наав хүү хоёр хүчит барын сүнстэй хамтран өнөө алдарт арктемон гэх чөтгөрөө бүтэн 300 жилийн дараа ахин дарж чаддаг. Аврах ангийнхан ч ирж манай борхууг ээжтэй нь авардаг. Гэхдээ хамгийн харамсалтай нь манай Чен энэ бүхний араас амьд гарч чадаагүй ба ийхүү бар залуу маань өвөөтэйгөө тэрхүү уулын хийдэд өмнөх ангид гарсанчлан амьдрах болсон байдаг. Кадр солигдож өнгөрсөн босон үйл явдлыг харуулхад өмнөх ангуудын манай Вэй болон Ичүн хоёр аялж байхдаа өнөө загасч анхын гэрт эрхлэлтэн байх ба одоо хоёлаа эмээтэй хамт уул руу алхацгаая хэмээн хэлсэн уул нь өмнөх ангийн хаммаг зүйл болдог Дакен гэх уулыг хэлснээр кино маань дуустдаг. 2 дугаар анги дээр Вэй болон эмээ нь өнгөрч Ичүн ганцхан арахна Дакен гэх уулан дах хаягдсан эмнэлэгт олдсон нь ийм л учиртай байсан байдаг. Яа амьдралдаа нэрээ бараг анхны удаага 58 шиг кино үзлээ шүү те. Тэгсэн чинь бас л нэрээ жинхэнэ үзээтэй кинонууд байт юм бэ шүү. Тэгээд юу ч гэсэн нэг ийхүү 3 ангитай нэгэн цувралыг дуусгалаа. Тэгээд араас нь өөр бас зөвүүн цувралууд бэлдээ тавьчихсан байгаа шүү. Тэгэхээр манайхаа юу их юм мэдж байгаа ш та те. Сабаа дараа л сүсэглээ байж байгаарай.